За дараагийн илгээсэн захидал маань аавын мөрөөтэй тоглоом. За сайн байна уу ааваа? Энэ захидлыг хизээний өдөр та уншина гэж найдаж байна. Гэхдээ магадгүй та утсаа асаагаад энэ хүү чинь хачин бичжээ гэж инээмсэглэж суугаа ч юм билүү. Тэгвэл би баярлнаа ааваа. Таныг хол ажилд гарсан өдрөөс хойш герман нэг л дууга хураачихсан. Ээжийн инээмсэглэл багсаж дүүгийн уйлах дуу ихсэн. Харин би юу ч мэдэхгүй царайлаад хичээлдээ л явдаг. Таны хөдөө ажилд гарлаа гэж сонссон. Тэгсэн чинь нэг өдөр хамаатны ах ирээд аав чинь бас л будаа болгож дээ дахиад л тоглосон гэж шивнэхийг санамсаргүй сонссон. Тэр үг миний зүрхийг яг л цавчин хуваасан. Мөрөөтэй тоглоом. Энэ үг намайг шүн болгон сэрээдэг болсон. Би бүр сандгаа аваа. Өнгөрсөн хаврын нэг өдөр та намайг гараж руу дуудаад "Хүү минь аз гэдэг бас хэрэгтэй юм шүү. Аав нь хожих юм шиг санагдаад байна" гэд нүдэндээ галтай харагдсан. Тэр үед би итгэсэн аав минь хожин л гэж бодсон. Гэтэл тэр аз гэдэг үг манай гэрээс аз жаргалыг нь авч явсан юм шиг. Одоо би 13 настай. Надад утасны дуугаралт бүр хаалга тогших бүр айдас төрүүлдэг. Аав мөн үү үгүй юу л гэж боддог. Ээж заримдаа аав ч удахгүй ирнэ ажиллаа зохицуулаад гэж хэлдэгч өгүүлбэрийн төгсгөлд итгэлээ илүү суул сонсогддог. Сургуулийн найзуудын минь аавууд хөл бөмбөгийн тоглолт үзэхдээ хашгирч хүүхдүүдтэйгээ хамт инээдэг. Харин манайх би зурагтаач асаах дургүй болсон. Учир нь дотор нэг дуу аав чинь мөрөөтэй тоглоонд мөнгөө тавьсан. Хожигдсон ч гэр бүлээ алдсан гэж хэлээд байдаг. Гэтэ би таныг үзэн ядахгүй ааваа. Та миний аав. Та надад анх дугуй унаж сургахдаа унах тусам илүү ухаардаг юм шүү гэж хэлсэн. Одоо л би ойлгож байна. Хүн алдаж болно гэхдээ дахиж босох эсэх нь л чухал юм байна. Би таныг уучлсан. Гэхдээ нэг л хүсэлт байна. Та буцаад ирээч. Тэр хожигдсон мөнгөө орхиод ганцхан бидэндээ ирээч. Ээж таныг зэмлсэн ч зүрхэндээ санаж байгаа. Дүү шөнө болгон ааваа гэж зүудэлдэг. Харин би өдөр бүр дэвтэр дээрээ ааваа гэж бичээд арилгадаг. Арилгадаг нь гомдлоос биш зүгээр л хүлээлтээсээ ичдэг болохоор. Та нэг удаа эр хүн үгэндээ эзэн байх ёстой гэсэн дээ. Тэгвэл тэр үгийг одоо хэрэгжүүлээч ааваа. Бидний хүлээлтэд ирээд ширээгээ тойроод хамт хоол идье. Таны дуртай буузыг хий. Би хажуучин сууж дуугүй бай. Зүгээр л тэр мөчийг хүсэж байна. Мөнгө мөрий аз азгүйдэл бүгдээс илүү. Би таны хүү 13 настай Дүлгөөн гинэ.